За манайх болохоор Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 166 дугаар цэцэрлэг. Урд төвдөө хой салбартай гэдэг хоёр газар цэцэрлэгээ ажилладаг. Тэгээ хойн салбар нь болохоор гэр бүлгийн хүүхдүүд гэж орж ирж байгаа. Гэр бүлэг нэмэгдснээр ачаалал бас гайгүй болж байна. Энэ агаар ба агаар гэдэг энэ халаатыг тавьснаас бол биднэрт бол амар ингээл хүүтэн халуунаа өөрснөө тохируулцдаг. Тэгээд агарын сэлгэлт айгүй гоё юм. Айгүй олон давхархтай юм билээ. Одоо ус борооноос ахуулаад хамгаалсан 2-3 давхархтай. Тэгээд энэ шалны халаалтын доотлол мотлол гэхэд бүр ингээд нөгөө дулаалга нь бүр дээшээгээ нөгөө юу руугаа хан руугаа ингээд дээшээгээ болохоор нөгөө дулаан алт гэж байхгүй. Энэ шинэ агаар энэ халаалт болохоор одоо хүүхд очиод ингээд төлөгдөх тийм эрсдэл баг аюулгүй. За тэгээд эн чинь агаараа сэлгэгдэж байгаа болохоор хүүхдийн нөгөө хамар ам битүүрэхгүй хүүхдийн бас эрүүл авах ба. Энэ хоёрын хооронд нөгөө юу тэн байдаг байсан болохоор ингээд энэ тэн байхгүй айгүй баг зайны агаар гэдэг халаатыг тавьчихаар хүүхдийн хөдөлгөөн бас чөлөөтэй болчихж байгаа.